Сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдөр бид нар 12 дугаар ангийнханд мэргэжлээ сонгоход юун дээр анхаарах юм бэ гэдэг талаас нь та бүхэнд мэдээлэл хүргэхээр Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын багш Должин, Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын багш Тэгш Буян, за миний би их шиг юм бид гурав та бүхэнд одоо энэ талаар мэдээлэл хүргэхээр бэлтлээ. За эхлээд бүгдээрээ яг энэ 12 дугаар анги буюу өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилтөөр ямар онцлог байгаа гэдгийг харцгаач. Тэгэхээр ер нь бол өсвөр насны хүүхдийн тархины хөгжил бол яг хөгжлийн явцтай байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн одоо сүүлд хөгждөг хэсэг маань яг тархины нөгөө тухны хэсэг байдаг. За энэ тухны хэсэг нь ямар одоо үйл ажиллагаанууд илүү холбогдох вэ гэхээр эргэцүүлэн бодох, шийдвэр гаргах энэ чадваруудтай хамгийн их холбогддог. Тэгэхээр тархины энэ хэсэг маань 21, 22 наснд бол хөгжиж дуусдаг. За тэгвэл одоо манай 12 дугаар ангийнхаа хэдэн настай байгаа гэхээр 17, 18 настай хүүхдүүд байгаа тий. 16-аас 18 настай хүүхдүүд байгаа. Тийм учраас яг үхээр аливаа зүйлийг эргэцүүлэн бодох, шийдвэр гаргахдаа манай хүүхдүүд маань юун дээр харах вэхээр олон талаас нь эргэцүүлэн бодоосэй гэж бол бид нар зөвлөж байгаа. Яагаад гэх юм бол одоо өөрийн одоо сэтгэлийн хөдөлгөөнөөр ч юм уу те шийдвэр гаргах нь тодорхой хэмжээгээр алдаатай байхыг үүсэхгүй. За магадгүй нөгөө нэг мэргэжил сонголтын дээр, магадгүй сургууль сонгох мөчөд, за магадгүй одоо ээшийн шалгалт өгөх гэж байгаа ямар одоо шалгалт өгөхтэй энэ мөчөд магадгүй буруу шийдвэр гаргах магадлал бас байгаа учраас яагаад гэвэл энэ ч угаасаа нөгөө тархиныхын физиологийн хөгжилтэй холбоотой. Тэгээ тийм учраас энэ тал дээр багш нартайгаа эцэг эхтэйгээ за мөн мэргэжлийн одоо энэ хүмүүстэй бас зөвлөлдөх хэрэгтэй. За мэргэжлийн хүмүүс гэдэг маань яг ажил мэргэжлийн одоо зөвлөхүүд байж болно. За сургууль дээр байгаа нийгмийн ажилтнууд байж болно. Сургууль дээр ажиллаж байгаа сургуулийн сэтгэл зүйч нар байж болно тий. За мөн одоо ихтэй сургуулийн багш нартай бас зөвлөдөж болно шүү дээ. Мөн одоо ядгийн ихтэй сургуульд орсон оюутан ах эгч нартайгаа зөвлөдөж болно. Ингэж олон талаас нь сайн одоо эерэг сүрэг сайн талаас нь бодож агаад яг одоо зөв шийдвэрээ гаргах юм бол илүү оновчтой байх магадлалтай. Тэгээ энэ бол одоо ядгийн би буруу шийдвэр гаргаад байна. Би одоо болохгүй байна гэдэг талаасаа биш. Энэ хүүхдийн өөрийнх нь физиологийн онцлог байдаг учраас энэ тал дээр бас хүүхдүүд маань, сурагчид маань анхаараасай гэж бодож байгаа. Тэгээд бас ийм тохиолдлууд байдаг те бид нэр судалгаа хийгээд явж байхад яг бодчихсон мэргэжлийн хуваарийг авч чадаагүй яг тэр агшинд нөгөө хуваараа шийдэх хэрэгтэй болдог. Гэтэл нөгөө ерөөсөө ганц л мэргэжлийн талаар бодцоо явж исэн чинь өөр ямар мэргэжил бусад мэргэжлүүдийн талаар судлаагүй байдаг учраас сандарсан, айсан, төгшүүртэй яг тэр агшинд яг л сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах магадлал маш өндөр байдаг учраас бас наан нь сайн олон талын мэргэжлүүдийг бас харьцуулаад бодоод үзэх хэрэгтэй гэсэн үг тийм. Нэгдүгээр сонголтны байвал тэгвэл хоёрдугаар сонголт нь ямар ахын гэдэг ч юм уу тийм. Энэ талаараа бас тодорхой хэмжээний бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг. Одоо жишээлбэл ингээд магадгүй ингээд нэг сургуулиудад яг бүртгэх явцад тийм одоо сандарснаасаа болоод буруу шийдвэр гаргадаг ч юм уу тийм. Тиймэрхүү алдаануудаас аль болохоор одоо урьдчилан сэргийлж болгоомжлох хэрэгтэй бол санагддаг. За дараагийнх нь болохоор бид нар сэтгэл зүйн онцлог талаас нь тий. За ер нь бол нөгөө өсвөр насны хүүхэд ялангуяа 17, 18, за 16, за түүнээс өмнө насны хүүхдүүд ч гэсэн ер нь хүнд ямар сэтгэл зүйн онцлог байдаг вэ гэхээр юмыг танин мэдэх, шийдвэр гаргах, сэтгэх энэ зүйлүүд дээр нэг хэвшсэн арга барил байгаад идэг. За тэр нь болохоор харьцангуй тогтвортой байдаг. Өөрөөр хэлбэл би багасаа ямар одоо ийм одоо сэтгэн бодох, шийдвэр гаргах, танин мэдэх арга байна. Энэ нь тодорхой ингээд тогтвортойгоор яваад байдаг. Энэ их өөрчлөлт багтай байдаг. За тэр нь ямар хоёр зүйл ах вэ гэхээр одоо би даасан эсвэл бусдаас хамааралтай тий эсвэл холимог гэсэн ийм гурван хэвшинчтэй байгаад байдаг. За тэгвэл бүгдээрээ энийгээ яаж мэдэх юм? Одоо ямар нэгэн тест өгөхгүй тий ямар нэгэн одоо мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзахгүй, мэргэжлийн хүмүүстэй уулзахгүй би энийгээ яаж мэдэх юм хэр дараах онцлогуудаар мэдэж олно. За би даасан хэвшинчтэй хүүхдүүд нь ямар ах вэ гэхээр альва нэг асуудлыг харьцангуй өөрөө ингээд өөрийн одоо бодолтой байдаг тий хэдийгээр ингээд олон хүний санаа бодлыг сонсдог ч гэсэн эцсийн шийдвэрээ өөрөө гаргадаг. За хийсвэр ойлголт онлуудыг унших дуртай. За тэгээд янз бүрийн одоо ингээд эргэн тойрны саад болж байгаа хүчин зүйлүүдийг эсэргүүцэх, твчих, даван тулах чадвар харьцангуй өндөр байгаад байдаг. Өөртөө итгэх итгэлтэй байдал харьцангуй их байгаад байдаг тий. Тэгэхээр ийм хэрвээ надад ийм онцлог арай илүү давмгай байна гэж өөрийгөө ажиглах тий. Магадгүй энэ онцлогуудыг бас аав ээжүүдээс асууж олно ш найз нараасаа. Би чухам энэ дээр ямар вэ та нар намайг хэлээд өгөөч гэдэг ч юм уу тий. Энэ онцлогуудыг хэрвээ давуу байна гэж бодох юм бол
чи ямар мэргэжлийн ямар салбарт илүү тохиромжтой гэхээр байгалийн ухааны салбарт илүү тохиромжтой, инженер, технологи, тэг уран бүтээлийн салбарын ажил илүү одоо зохицсон байдаг. За ийм хүүхдүүд болохоор ганцаас нь төрлийн спортод илүү зүгээр яагаад гэвэл тийм яг бол нөгөө өөрөө шийдвэр гаргадаг учраас яг ганцаараа өөрөө бодож хийдэг спортын төрөл илүү амжилттай байдаг. За мөн уралдаан тэмцээнд болохоор тактикаа өөрчлөх чадвар их сайн байгаад идэг тийм. Тэгэхээр энэ бол яадгийн яг хүнд ингээд харьцангуй тогтвортой байгаад идэг ийм хэв шинж байдаг. За тэгвэл бусдаас хамааралтай нь ямар юм гэхээр дараах онцлогуд байж болно те. Хүний үгийг сонсохдоо сайн, өөрөөр хэлбэл ямар нэгэн юмыг шийдвэр гаргахдаа одоо найз нөхөд, багш, эцэг их, за бусад өөр одоо те бусад өөр хүмүүсийн үгийг сайн сонсдог. За тэр хүмүүсийн одоо хэлж ярьж байгаа зүйл дээр бодож байгаа одоо бас шийдвэр гаргадаг. Тэр хүүхдийн шийдвэрт бусдын нөлөө бас харьцангуй ороод байдаг тий. За хүмүүстэй сайн харилцдаг, найз нөхдөөгөөсөө хамаарах байдал харьцангуй. Одоо зарим хүүхдүүд ингэдэж ингээд нэг найз нөхд нь жоохон ингээд нөгөө харилцахгүй ч юм уу холбогдохгүй болохоор жоохон эмороод байдаг ч юм уу тий. Ганцаардаад байдаг ч юм уу тий. Энэ бол бас бусдаас хамааралтай хүүхдүүдийн хэв шинжээ онцлог байгаа. За хүмүүстэй амархан танилцаад найз нөхөрлөждөг. Одоо жишээлбэл ингээл ишээ тийшээ явахд ч аюу амархан найз нөхөд болдог. Тоглоомын талбай дээр гараад ирэхэд зарим хүүхдүүд бол ингээд нөгөө ганцаараа ингээд тоглоод идэг те. Зарим хүүхдүүд бол аюу хурдан ингээд найз болчдаг хүүхдүүдтэй. За тэгэхээр ийм одоо онцлог шинжтэй байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд ямар мэрэгжилд илүү тохиромжтой гэхээр хүмүүстэй харилцах ажил мэрэгжилд илүү тохиромжтой. Нийгмийн ухааны салбарт амжилт гарах нь магадлал нь аюу өндөр байдаг. Тэгэхээр хэрвээ спортоор одоо ажиллах бол хичээлэх бол багаар ажиллах багийн спортод илүү амжилт гаргадаг. Тэгэхээр энэ хоёр хэв шинж бол сайн муу гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Энэ өөрийнх нь харьцангуй тогтвортой хэв шинж ингээ үргэлжлээд байдаг. Тийм онцлог нь байдаг тийм. Тэгэхээр судалгаа байгаад байдаг. Ямар судалгаа байдаг вэ гэхээр яг энэ нөгөө нэг 10 жилд энэ хүүхдүүдийн ийм хэв шинжүүдийг судалчаад дараа нь энэ хүүхдүүдийг сургууль төгссөний дараа ажилд гарсны дараа яг энэ ажлаа хийсэн үгүй гэдгийг үзсэн. За зарим хүүхдүүд нь ингээд нөгөө 10 жилд энэ хэв шинжийг сонгочоод их сургуульд орсны дараа нь ямар мэргэжил эзэмшвэ гэсэн чинь өөрийнхөө хэв шинжтэй тохирсон мэргэжлийг эзэмшсэн нэг хэсэг, эзэмшээгүй нэг хэсэг байгаа байхгүй. Дараа нь энэ хүүхдүүдийг ажилд гарсны дараа нь ямар байсан бэхээр яг өөрийнхөө одоо тохирсон хэв шинжтэй одоо холбоотой мэргэжил сонгосон хүүхдүүд нь яг мэргэжлэр ажиллаж ирсэн. Тохироогүй мэргэжил эзэмсэн хүүхдүүд нь эргээд сурсан. Ямар байдлаар сурсан гэхээр өөрийнхөө хэв шинжтэй тохирсон мэргэжлийг сурсан байхгүй. Одоо шинэ байгалийн ухаанд өөрийнхөө хэв шинжтэй тохироогүй мэргэжил эзэмсэн хүүхдүүд нийгмийн ухааны байгалийн ухаан сурч байсан бол нийгмийн ухааны мэргэжил эзэмшдэг ч юм уу те. Ийм одоо судалгааны үр дүнгууд байдаг. Тэгтээ манай хүүхдүүд яах вэ гэхээр энэ хоёр хэв шинжийн онцлог одоо ингээ өөрийгөө бас тодорхойлж болох нь ээж аваараа өөрийгөө тодорхойлуулах нь тий найз нөхдөөрөө тодорхойлуулах нь багшаараа тодорхойлуулчаад за тэгвэл надад би ерөнхийдөө давуу байдал нь энэ ба би даасан уу бусдаас хамааралтай гэдэг болчихно. Тэгтээ зарим тохиолдолд энэ хоёр хэв шинж хоёулаа бас холимог байдлаар оршиж болно тий холимог байдлаар аль аль нь надад байдаг. Тэгвэл би байгалийн ухаанд ч боломжтой, нийгмийн ухаанд ч салбарт ажиллах боломжтой байдаг. Тэгэхээр энэ дээр бас манай хүүхдүүд анхаараасай гэж хүсэж байгаа. Тийм. Тэгээд нөө бусдаас хамааралтай хэв шинж гэхээр заавал нийгмийн ухааны ажил хийх юм байна гэж ойлгож болохгүй тий. Байгалийн ухааны ажилд ч гэсэн одоо байгалийн ухааны хичээлийн багш ч юм уу за магадгүй одоо яг эдийн засгийн чиглэлээр баг санхүүгийн одоо тейлер ч юм уу ингээд хүмүүстэй харилцдаг ажил мэргэжлүүд ер нь энэ бусдаас хамааралтай хүмүүстээр бол тохирч болно гэсэн үг. Тэгэхээр ямар ч үед олон нийтэд харилцдаг хүмүүстэй ажилдаг мэргэжлүүдэд бол хэрвээ ингээд хүмүүстэй харилцаа ойлголцоход амар байдаг бол нөгөө салбараас гадна яг хийж байгаа ажил мэргэжлийг нь бид нэр анхаарч сонгох нь бас зүйтэй ах нэ гэж харах нь. Тэгэхээр бас нөгөө одоо чинь ганцаараа ажилдаг ажил гэхээс илүү ямар ч мэргэжлийн ажлууд багаар ажиллах чадварыг одоо шаарддаг болсон шүү дээ. Хэрвээ тэр нь хүмүүстэй байхдаа тухтай байдаг, хүмүүстэй харилцах дуртай ах юм бол давуу тал болчихж байгаа байхгүй тий. Яг бусдаас хамааралтай хэв шинж маань. Гэтэ зарим талаар магадгүй бусдтай байх дуртай хүмүүс бол заримдаа би найзуудтайгаа нэг сургуульд орно гэж явцдаг тий. Нэг одоо газар ажиллана ч гэдэг юм уу. Энэ маань магадгүй бас нөгөө яг өөрийнхөө онцлог тохирох гэхээсээ илүү хит нөгөө найзуудтайгаа байх гэдэг зүйл рүүгээ чиглээд явуулчих талтай тий. Тэгээ зөвхөн тэр талыг харах нь бас өрөөсгөл мэдээж хэрвээ өөрийнхөө сонирхол чадварт нийцэж жагаад тэгээ дээр найзтайгаа хамт ажиллах боломжтой бол тэр ажил дээр амжилт гарах магадaltaй тий. За дараагийн бас нэг онцлог нь болохоор өөрийгөө ер нь хэрхэн яаж таних мэдсэн байдал нь
бас хүүхдийн нэг сэтгэл зүйн онцлог болоод идэг. Ялангуяа өсвөр насны одоо сүүл үе гэдэг маань 16, 17, 18 нас шүү дээ, тий. Тэгэхээр энэ насанд яг үхээр өөрийнхөө сайн талыг бүр илүү тий өмнөх одоо 13, 14 наснасаа илүү мэдхээс гадна сул талаа бас маш сайн мэдэж эхэлдэг. Тэгэхээр сайн тал сул талаа их сайн мэднэ гэдэг маань тэр хүний өөртөө итгэх байдал, өөрийгөө хүндлэх байдалд нөлөөлдөг. Магадгүй сайн талаа илүү бүр сайн ингээд мэдээд эхлэх юм бол өөрийгөө өөртөө итгэх байдал нэмэгдэнэ те өөрийгөө илүү одоо хүндэтгэж үзнэ гэдэг ч юм уу. Тийм байдаг бол сул талаа бүр давнгаа мэдээ сайн талаа ингээд жоохон ингээд бууруулаад ах юм бол өөртөө итгэх байдал бас таарах хүн болчтой те. Тэгэхээр энэ тал дээр бол манай хүмүүс өөрийнхөө сайн талыг ч гэсэн айгүй сайн мэдж явах хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө сул талыг мэдлээ гэд бас өөртөө итгэх байдал буурахгүй. Тэрийг би яаж засаж болох вэ? Тэ ямар байдлаар би тэрийг давуу тал болох вэ гэдгээ бас харж болно тий. За тэгээ өөрийгөө таних мэдсэн байдлыг ерөнхийдөө 4 одоо хэсэгт хувааж болдог. За эхний хэсэг нь болохоор өөрийгөө таних мэдсэн байдал нь харьцангуй сайн гэж үзэж болно. За энэ хүүхдүүдийн онцлог нь ямар ах вэ гэхээр ер нь өөрийнхөө талаар илүү тодорхой төсөөлөлтөй болсон байдаг. Би ирээдүйд яах вэ? Би ямар зүйлд илүү дуртай вэ тий? Бодитойгоор тийм төсөөлцсөн. За би энэ мэрэгжлийг эзэмшээ цаашаа ингэж ажиллана. Би энэ мэрэгжлээ би одоо ядгийн тэр сургуульд сурна. Эсвэл гадагшаа явж ингэн гэдэг ч юм уу те тэр талаар илүү төсөөлтөй болсон байдаг өөрийнхөө талаар. За дараа нь мэрэгчлээ сонгочихсон, ирээдүйд хийх ажлаа аль хэзээ төсөөлж өгсөн, амжилт гарахын төлөө хичээдэг байдаг те өөрийгөө илүү сайн таньд мэдээ харьцангуй сайн таньдсан хүүхдүүд. За ийм хүүхдүүд бол одоо мэрэгжлийн чиг баримжаа, мэрэгжил сонголт те магадгүй сургуулаа сонгох, магадгүй элсний ерөнхий шалгалтаа өгөх шалгалтын одоо хичээлүүд ч юм уу энэ талаар бол харьцангуй одоо бүр тогтвортой ойлголт тогтвортой болцсон байгаа хүүхдүүд байна. За дараа нь болохоор өөрийгөө бусдын хандлагаар тодорхойлдог. Яг гэвэл би өөрийгөө сайн таньж мэдээ учраас аав намайг ингэж байдаг, зан тийм ч юм уу. Багш нар намайг ингэж байдаг, тийм ч юм шиг. Найзууд намайг ингэж байдаг. Тэгэхээр би ерөөсөө тэгнэ гэж боддог ч юм уу те. Ер нь бол өөрийнхөө төлөө ямар нэгэн эрэл хайвал ихгүй жоохон залхууд уу гэж хэлж болох юм уу те. Би өөрийгөө таньж мэдээхээс илүү зөвхөн бусад хүмүүсээр л өөрийгөө тодорхойлуулцдаг те. Тэгэхээр ийм хүүхдүүд яадаг вэхээр бусдын шийдвэрээр сонголтоо хийх гэдэг те. Магадгүй ээж нь одоо миний хүү ер нь ээж аав нар энэ дээр жоохон нөлөөлөх гэдэг те. Одоо ядгийн ээж аав нар өөрсдөө нөгөө тухайн цаг мөчид өөрсдөө нөгөө биелүүлж амжаагүй, сурж амжаагүй мэрэгчлээ ч юм уу те. Тэрийг хүүхдээрээ дамжуулж биелүүлэх гэдэг нэг юм алдаа гараад байдаг. Тэрний нөлөөнд нь хүүхд нь орчих гээд байдаг те. За гэх мэтчлэн бусдын шийдвэрээр нөгөө сонголтоо хийх гэдэг. Тэгэхээр энэ дээр хэрвээ та те хэрвээ чи манай хүүхэд маань яг өөртөө эрэл хайгуул хийгээгүй бусдын хандлагаар шийдвэр гаргах гээд байгаа бол энэ тал дээр одоо бас цаг халдалгүй би юу илээ, би ямар илээ гэдгээ бас бодох хэрэгтэй шүү гэдгийг тийм. Тэгээд энэ дээр бас нэг нийтлэг байдлаар сэтгэл зүйн мэргэжилтэд гарч ирдэг зүйлүүд байдаг. Сэтгэл зүйн мэргэжлийг сонгож байгаа бүх төвшний суралцагчид одоо бакалавр магистрт орж байгаа суралцагчид манай найзууд намайг хүнийг сайн сонсдог гэж хэлдэг. Тэгэхээр би сэтгэл зүйч мэргэжлээ тодорхой байх гэж бодож орж ирсэн гэдэг. Гэтэл яг үнэндээ сэтгэл зүйн мэргэжлийн чинь цаана өөрөө илүү их одоо тасралтгүй суралцах, судалгаа шинжилгээ хийх, эрэл хайгуулж байх зэрэг чадваруудыг шаарддаг. Сэтгэл зүйч гэдэг хүн чинь зөвхөн хүнийг сонсоод сууж идэг хүн бас биш байгаа даа тийм. Тэгээд шийдвэр гаргах ер нь бол маш өргөн хүрээний мэдлэгтэй байх шаардлагууд бол сэтгэл судлаач хүмүүс тулгарч идэг. Тэгэхээр яг нэг найзуудын зүгснөр ч юм уу өөрөө яг сайн судалж үзэхгүйгээр шийдвэрээ гаргах нь өөрөө бас ингээд учир дутагдaltaй байдаг гэдгийг санах хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ дээр нөгөө хүүхдийн өөрийгөө үнэлэх байдал гэдэг маань угаасаа багаасаа яаж хөгжиж ирэх вэ гэхээр эргэн тойрныхын хүмүүсийн үнэлгээнд дээр тулгуурлаад би ингэ одоо эндээ сайн байна, би эндээ муу юм байна гэдгээ үнэлдэг тий. Тэгэхээр нөгөө энэ үнэлгээнээсээ өсвөр нас руу ороод ирэхээр багын шиг ингээд хамааралтай зарим хүмүүсүүд хэвээрээ байдаг. Зарим хүмүүсүүд харьцангуй өөрийнхөө бусдаас ялгаатай байдлыг хүлээмжшүүрээд ялгаатайгаа одоо эвлэрээд ялгааныхаа давуу талыг олж хараад явдаг бол зарим нь угаасаа л эн чинь бусдын үнэлгээнд дээр л хөгжиж төлөвшдөг сэтгэл зүйн онцлог тий. Тэгэхээр яг адилхан хоёр чадвартай хүн байлаа гэхэд өөрийнхөө чадварт итгэл нөгөө сэтгэл зүйн онцлог нь ялгаатай байх юм бол ирээдүйд хүрэх үр дүн нь ялгаатай байгаад байдаг. Ухтаа бол яг адилхан чадвар байгаа. Тэгсэрнээ сэтгэл зүйн онцлогоос болоод өөр үр дүнд зарим нь хол явж болно, зарим нь их орхон.
За ингээд дараагийн бас онцлог шинж байгаа тий. Тийм. За дараа нь бас өөрийгөө таних мэдж байгаа бас нэг одоо онцлог нь болохоор өөрийгөө дутуу мэдсэн хүүхдүүд байдаг тий. Тэгэхээр ийм хүүхдүүд яадаг вэ гэхээр эрэл хайгуул хийсэн боловч одоо мэрэгжлийн талаар эрэл хайгуул хийсэн боловч юм уу. Тэгээ тэр талаар ямар нэгэн сонголтоо хийж чадаагүй. Тэ олон хүмүүстэй уулздаг тэ тэгсэн ч гэсэн сонголтоо хийж чадахгүй яваад. Иннээсээ болоод яадаг вэ гэхээр төгшөөр үсчдэг. Тэ би одоо ерөөсөө магадгүй одоо жишээ нь манай ЯБС төгсөж байгаа хүүхдүүд маань бас ийм байдлыг үүсэхгүй те би одоо ядгийн эмч болмоор ч юм шиг эсвэл одоо ядгийн ангаахын өөрийн мэрэгчлээ болмоор ч эсвэл одоо ядгийн биотехнологи биоинженерчлэлийн мэрэгчлээ болмоор ч яах вэ гэл ингээл эрэл хайгуул яваад байгаа олон хүмүүстэй уулзаад байгаа хэрнээ шийдвэр гаргаж чаддгүй учраас эндээс нь төгшөөр үсээд энэ төгшөөр нь эргээд нөгөө хүүхдүүдийн магадгүй шалгаалтай хичээл бэлтгэх энэ болгонд бол бас сөргөөр нөлөөлөх магадлал байдаг те тэгэхээр хэрвээ ийм одоо төгсөл байдал байх юм бол магадгүй одоо янз бүрийн нөгөө мэрэгжил сонголтын бас тестүүдийг бас өгч болох юм. Мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч болох юм те. Зөвлөхүүдтэй олзж олно те. Тийм байдлаар байж болно. Тийм яг ийм асуудлаар ийм төгшүүртэй санаа зовсон байгаа хүүхдүүд бол ажил мэргэжлийн зөвлөхүүд болоод сэтгэл судлаачтай ирж уулзаад тэгээ шийдвэрээ гаргаж байгаа тохиолдлууд бол түгээмэл байдаг. Тэгэхээр яг мэргэжлийн зөвлөх болон сэтгэл зүйчтэй уулзаж үзэх бас зөвлөгөө авахд юусоо буруудахгүй те. Тийм. За төгшүүртэй удаан хугацаагаар явах юм бол бүх одоо зүйлдэл нөлөөлнө шүү дээ. Амжилт гарахгүй байх гэсэн бүх зүйл нөлөөлөх учраас энэ төгшөөрөөс тодорхой хэмжээгээр бас салах ёстой шүү гэдгийг тий бид нар зөвлөж байгаамаа. За дараагийн нэг зүйл нь болохоор өөрийнхөө талаар хойлголт нь сарничсан. За энэ хүмүүс ямар ах вэ? Ерөөс эрэл хариулах хийгээгүй. Сонголтын талаарч боддоггүй. Тэ нэг зүйлээс нөгөө зүрх байнга шилжиж байдаг. Одоо жишээ нь ийм кейсүүд байдаг байхгүй. Нэг ирэхээр би эмч болох гэж байгаа. Дараагийн ирэхээр бүр сэтгэл судлаач болох гэж байгаа. Дараа нь ирэхээр эдийн засгч болох гэж байгаа ч юм уу те. Иймэрхүү байдлаар нэгээс нөгөө рүү байнга шилжиж байхад идэг. Тэгээд одоо жишээ нь за одоо чи яг эцсийн байдлаар юу сонгох гэж байгаа гэхээр за би яг тийм сонгоно ихчээ ч юм уу. Тийм сонгоод багшаа гэдэг. Гэтэл энэ сонголт нь яг л тэр хүүхэд одоо надтай харилцаагаа муудахгүй тулд өөрөөр хэлбэл надад өөрийгөө таалагдуулахын тулд ингэж буруу сонголттой бодлаагаасаа ч юм уу хилээд идэг тий. Тэгэхээр энэ бол яг уу гэхээр ер нь бол бас болохгүй зүйл. Тэгэхээр энэс ямар нэгэн байдлаар бас шийдэх ёстой энэ асуудлыг. Тэгээд ийм хүмүүс яг уу гэхээр нийгмийн харилцаанд сухтаадаг. Яагадгүй би сонголтоо хийж чадаагүй юм чи одоо нөгөө аав ээж ч юм уу аав ээжийн найз ч юм уу найз нөхөд ингэж асуух болохоор за яасан ямар мэргэжил сонгосон гэхээр би сонголтоо хийж чадаагүй байдаг. Би хэл хүмгүй болдог. Тэгэхээр нийгмийн харилцаанд сухтааж эхэлдэг. Тэгэхээр нөгөө ганцаардал үүснэ, тий? Харилцааны асуудал үүснэ, тий? Янз бүрийн асуудлууд магадгүй бүр одоо ядгийн сургуультай явахгүй ч юм уу, тий? Тиймэрхүү байдал үүсэх учраас хэрвээ тэ одоо манай хүүхдүүдэд ийм шин тэмдэг над үнэхээр байгаа шүү гэж бодогдох юм бол бас мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах чи гэж бодогсож байна тийм. Тэгэхээр яг ийм асуудалтай зөвлөгөө авч байгаа хүүхдүүдийн хувьд бас нэг онцлог зүйл харагддаг нь ээж аав ч юм уу эмээ өвөө нэг мэргэжил санал болгоод идэг. Өөрөө болохоор өөр нэг мэргэжил бодоод идэг. Тэгэнгүүтээ аав ээжтэй болохоор бодож байгаа мэргэжлийг хэлхээс айгаад аль болох мэргэжлийн талаар ярихгүйгээр ингээл тойрол цухтаал яваад идэг ч юм уу ийм байдал бас зөвлөгөө авч байгаа хүүхдүүдийн дунд харагдаад идэг. Тийм. Тэгээд бас энэ дээр хэлэхэд нөгөө ер нь бол хүүхдүүд илүү сэтгэл судлал гэхээр темперамент гэдэг ойлгоод байдаг те ярьдаг те. Тэгэхээр одоо би жишээ нь ямар темпераменттай байна гэдгээс шалтгаалаад би мэргэжлээ сонгох гэдэг бол энэ буруу ойлголт гэж боддог. Яагаад тэгэхээр одоо шинэ холерог темпераменттай хүн бол их тийм хурц те огц мууртай ч юм уу те тийм байдаг. Ийм хүмүүсийг месаслин эмч ч юм уу те байж болохгүй гэсэн юм бол ерөөсөй байхгүй. Яагаад гэвэл бид нар одоо оюутнууд те зөвхөн одоо мэргэжил сонгох энэ хугацаанд өөрт байгаа тухайн мэргэжилд шаардлагатай тэр нөгөө зан төлөвийн онцлогуудыг илүү ингээд нөгөө өөртөө суулгаад өөр тохирохгүй темпераментын онцлогуудаа жоохон ингээд нуун дарагдуулцдаг. Тэрийг нэг тэгж байнга илрүүлэгч тэмдэг болгочдгоо. Энэ мэргэжил сонгох хугацаанд л энийгээ өөртөө бий болгодог учраас заавалчгүй одоо ядгийн холерог темпераменттай хүн бол тийм, меланхолик хүн бол тийм, флегматик хүн бол тийм, сангвиник хүн бол би ерөөсөө меланхолик юм чинь ерөөсөө ийм түргэн шуурхай ажилд бол би зохицохгүй байна гэдэг ч юм уу. Тийм юм бол ерөөсөө байхгүй. Энэ бол мэргэжил сурах хугацаанд энийгээ мэргэжлийнхаа одоо шаардлагатай тийм зан төлөвийн онцлог шинжийг өөртөө суулгадаг учраас энэ дээр бол санаа зовхон байхгүй шүү тийм. Тэгээд оюутнууд дээр ч гэсэн харахад яадаг вэ гэхээр яг дөнгөж мэргэжлийн эзэмшээд орж иж байгаа ихний курс болон төгсөх курсын хооронд бол аль хэзээний нөгөө төлөвшлийн алгаа харагдаад эхэлдэг. Тэгэхээр их сургуультай суралцж байгаа явцдаа ч гэсэн тэр өөрийнхөө мэргэжлийн онцлог шинжийг бас өөртөө төлөвшүүлэх тийм боломжууд бас байдаг тийм. Хэдийгээр нөгөө өөрийнхөө онцлог дээрээ тулгуурлаад мэргэжлээ сонгож байгаа ч гэсэн
хүн чинь тасан зохицох онцлогтой дахиад нөгөө мэрэгжлийн орчинд тасан зохицоод өөрөө өөрчлөгдөөд чадварж аваад тий өөрийгөө зохицуулаад өөрийгөө дахиад илүү таньж мэдээд өөрчлөгдөхийн процесс явагддаг тий. За тэгээд одоо ингээд энэ бүгдийг харах юм бол 12 дугаар ангийн сурагчид яг мэрэгчлээ сонгохын хувьд юу хийж болох вэ гэдэг дээр бас Монгол Улсын их сургуулийн ажил мэргэжлийн судлалын хөтөлбөр судалгаа хийж үзсэн байсан. Тэ энэ бол 2019 онд хийсэн судалгаа байгаа. Тэгээд судалгаанаас харах юм бол 12 дугаар ангийн сурагчдын тухайд бол яг өөрийнхөө сонирхож байгаа тэр мэрэгчлэгээ талаар яг үнэхээр өөртөө тохирох уугүй юу гэдгээ дахин бодох, нягтлах нь зүйтэй байна гэдгийг бол бас санал болгосон байгаа. За ингээд тэрнээс гадна ер нь өөрийнхөө ирээдүйн карьер, амьдралын зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө бас дахиад бодолж одоо хянаж боловсруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг амьдралын зорилгодоо хүрэх төлөвлөгөө гэдэг нь учиргүй одоо бүр нарийн төлөвлөгөө гэсэн үг бас биш. Ер нь ирээдүйд чи яаж амьдрахыг хүсэж байгаа, юунд хүрэхийг хүсэж байгаа гэдгийг нэг төсөөлөд бодох хэрэгтэй гэсэн санаа байгаа тийм. За тэгээд өөрийн сонирхсан ажил мэргэжилд нийцэх чадвараа бол ингээ хөгжүүлээд явж явах хэрэгтэй. Энэ мэргэжлийн чадвар бол насан туршдаа л хөгжиж явж явах хэрэгтэй тийм чадвар байгаа гэдэг. Тэгэхээр үүний тулд юу хийх юм бэ? Одоо дахин нягтлж бодож үзнэ гэдэг нь одоо яг юуг нь бодож үзэх юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол эхлээд яг одоо сонирхож байгаа мэргэжил чинь эсвэл мэргэжлүүд чинь чиний сонирхол хоббитоо нийцэж гин үү? Чиний сайн чадах зүйл мөн үү? Яг одоо сайн чадахгүй ч гэсэн суралцаж болох бас тэр зүйл мөн үү гэдэг нь бас чухал тийм. За тэгээд чиний одоо нөгөө өөрийгөө танин мэдсэн дээр тулгуурлаад өөрийн онцлог ямар ажил мэргэжил чанд тохирох уу. За ер нь бол хаана ямар хүмүүстэй ажиллаж чи илүү нийцтэй байх уу гэх мэтчлэнгээр энэ онцлогт чинь хэр нийцэх вэ? Бас чиний амьдралын үнэт зүйлс. За ялангуяа голлох үнэт зүйлсэд чинь нийцэх үгүй юу гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Тэг хүн болгоны хувьд чинь амьдралын үнэт зүйлс чинь янз бүр байгаа шүү дээ. Жишээлбэл одоо зарим хүний хувьд амьдралын хамгийн чухал үнэт зүйлс нь гэр бүл байхад зарим хүмүүс бол шудраг басны талаарх ойлголт байж болно. Эсвэл нэр хүнд байж болно гэд яг чиний хувьд үнэт зүйлс амьдралын чинь чухал зүйлс юу вэ гэдгийг бас бодоод тэрэнд чинь сонгож байгаа мэргэжил чинь нийцэх үгүй юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. За үүний дараагаар бас нэг чухал зүйл нь юу ах вэ гэхээр ажил мэргэжлээс яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Чань магадгүй одоо ингээд баталгаатай ажлын байр хэрэгтэй байгаа мó аль эсвэл одоо ингээд суралцах хугацаанд харьцангуй нэг төлбөр нь хөнгөлөлттэй байдаг, тэтгэлэгтэй байдаг тийм ажил мэргэжил илүү чухал байгаа мó. Эсвэл сургуулаа төгснөөхөө дараа би ийм мэргэжил эзэмссэн гэдэг тэр нэр хүнд илүү чухал байгаа мó гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол яг сонгож байгаа мэргэжил чинь чиний ажил мэргэжлээс хүсэж байгаа тэр зүйлийг чанд бодиттой өгч чадах уугүй юу гэдгийг бас бодно гэсэн үг. За тэгээд тухайн мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүстэй мэдээж хэрэг ярилцах хэрэгтэй. Энэ бол манай ерөнхий боловсролын сурагчид ер нь бүгдээрээ бас чухал гэж үзэж байгаа тийм одоо хүсэлт байгаа. За тэгээд хөдөлмөрийн зах зээлийн талаар бас сайн судлах хэрэгтэй байх нэ. За ингээд ер нь бол бидний зүгээс санал болгож байгаа зүйл бол бас яг мэргэжлийн талаар санал болгодог, судалдаг одоо бас мэдээллийн сайтууд бас байгаа тий. Одоогоор яг албан ёсоор яг нэгдсэн байдлаар ажиллаж байгаа сайтууд бол хараахан алга байна. Гэхдээ тухайн мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүсийн талаар яг ингээд бичлж уулзахгүй ч гэсэн мэдээж авахыг хүсвэл мэргэжлээ сонгосон миний мэргэжил миний сонгосон мэргэжил гээд Facebook ус байгаа. Энэ бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэг тийм нэвтрүүлэг одоогоор бараг сүүлд харснаар 60-70 дугаар хийгдсэн. Зөвхөн нөгөө нэг ихтэй сургууль төгсчиж эзэмшдэг мэргэжил биш те. Мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвүүдээр сураад эзэмшдэг мэргэжлүүдийг хүртэл ингээд багтаасан мэргэжилтний бэлтгэдэг ихтэй сургууль дээр нь очиод багш нар суралцж байгаа оюутнуудаас нь ярилцлага авсан. Дээрээс нь яг ажлын байран дээр практикт ажиллаж байгаа хүмүүстэй очиод ажлынх нь онцлог нь юу юм, сайхан зүйл нь юу юм те, тэр хүнээс ямар чадвар шаарддгийг ингээд ажлын нэг биш олон одоо тэр мэргэжлийг эзэмшээд маш олон газар ажиллаж болно шүү дээ хүмүүс те. Тэр нэлээд олон талаас нь харуулсан их тийм бодтой нэвтрүүлгүүд байдаг тийм. Тэгээд дээр нь мэргэжлийн цагаат толгой гэдээ бас Facebook утсаа тий. Тэгэхээр нөгөө яг мэргэжлийн үнэтэй уулзах чадахгүй ч гэсэн тэр хүмүүсийн оролцсон ярьсан энэ нэвтрүүлгүүдийг энэ нөгөө
яг хүмүүс зориулаад бэлтгэж байгаа энэ хуудасуудаас авч болох нэ. За тэгээд хөдөлмөрийн зах зээлийн талаар судлахтаа бол аав ээж ах ээж өөр мэргэжлийн хүмүүсийн талаар бас тусалцаа аваад хамтдаа ярилцаж болох нь байна. Тэгээд ер нь бол хүн болгон дээд мэргэжилтэй бас болох албатай биш те. Яг жоохон өөрөө юу хүсэж ийн гэдгийг айгүй сайн тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Одоо сайн тоогооч, сайн хүсчин те. Эдгээр бол үнэхээр ингээд байнга эрэлт хэрэгцээтэй тийм баг штэ. Тэгэхээр хүн болгон бас дээд мэргэжилтэй болох албатай биш. Гэхдээ энэ сонголтоо сурагчид та нар өөрсдөө маш сайн одоо ингэж бодож байгаа сонголтоо хийгээрэй. Хэрвээ зөв сонголт хийх юм бол нөгөө ажил дээрээ ч гэртээ ч чадж жаргалтай байна. Тийм. За мэргэжлээ сонгоход нь амжилт хүсье. Амжилт хүсье. Амжилт хүсье.